яг тэр төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг мэрэгжлийн бус байж болно те. Улс төрийн мэрэгжлийн бус байж болно. Тэгвэл төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг л одоо хэрэгжүүлэх ёстой байсан. Үндсэн хуулиас дээгүүр одоо толгой гаргах эрх тэр намуудад болоод энэ одоо өнгөрсөн хугацааны парламентын гишүүдэд байх ёсгүй. За нэгдүгээр асуудал энэ. Хариуцлагагүй байдал бол нэгдүгээрт энэ одоо ёс суртахуунгүй тийм ээ өөрөө тэр хувь хүн тэр штаб гишүү хэллээ өөрөөсөө эхлэх ёстой гэж. Үнэн байхгүй юу? Тэгээ яг өөрөөсөө эхлэх ёстой. За энийг бол яасан гэхээр алдагдуулсан байна. За ийм учраас чадна гэж гарсан бол одоо яах вэ гэхээр зэрэг 20 хэдэн жилийн дараа тэр цаг хугацаа өнгөрсөн ч хамаагүй хариуцлага заавал хүлээнэ. Энэ бол хууль. Заавал хүлээлгэнэ. Энэ бол хууль. 20 хэдэн жилийн хугацаанд хичнээн олон хүн өөхөв. Арчилд одоо шилжиж байгаа нэг хичнээн дампуур. Зах зээл шилжиж байгаа нэг хичнээн ядуур болов. Тэ? Ийш тийшээ одоо ядуурснаас болоод хүмүүс нь гадна тийшээ одоо ажил янз бүрийн юмд гарч Монголын сор болсон хөвгүүд охид гадна тийшээ тийм ээ хичнээн одоо айл өнчрөв. Тийм ээ? Хичнээн хүн үхэж ирв. Би маш олон айлын одоо Солонгост би одоо энэ Улаанбаатарын Сүхбаатар дүүргийн хүн л дээ. Угаасаа тэнд одоо төрж өссөн. Тэгэл одоо миний үеийн найз нар чинь яасан гэхээр яг тэр үед гараа явуулсан. Тэгэл үхэж ирдэг. Би хичнээн олон айлын одоо найз нөхдийнхээ одоо оршуулганд оролцсон. Одоо ийм байгаа байхгүй. За нэг хоёрдугаар том асуудал бол анханасаа улс төрийг мэдэхгүй хүмүүс. Тэр нам гэдэг юмар одоо дамжуулж ингээд одоо улс төр шуургалснаас асар том дампуурал гарч. Энэ бол юу гэхээр зэрэг демократ гэдэг юмыг тийм ээ ардчил гэж орчуулад ингээд одоо улс төрийн дэглэм бол ийм байна гэж. Гэтэл дэлхийд даяар хүлээн зөвшөөрөгдсөн. Дэлхийн одоо манай гаргийн цорын ганц удирдлагын шинжилгээ ухаан болсон политик гэдэг дэглэмдэр тогтсон ийм улс төрийн цорын ганц шинжилгээ ухаан байдаг. Цорын ганц энэгээр явдаг. Political science гэж ярьж байгаа. Тэргээр яадаг гэхэрсэг улс төрийн одоо бакалавр, мастер, доктор эзэмшээд ингээд одоо дэлхийд нийтлэг тогтсон хууль, улс төртэй холбоотой бүх шийдвэрүүдийг гаргадаг. Тэгтэл манайх бол яасан гэхээр политик одоо орхиод тэгээ шууд одоо демократ гэдэг. Энэ бол маш буруу дэглэм. Маш буруу дэглэм. Улс төрийн одоо шинжилгээ ухааны үед. За өшөө юу гэхээр зэрэг одоо тэр политик гэдэг маань бол юу гэхээр 51 мэрэгчлэр баталгаажсан байдаг. 51 мэрэгчлэр. Хамгийн анхных нь мэрэгжил бол төрийн бодлого удирдлагын мэрэгжил байна. Тэргээр миний би одоо докторийн зэрэг одоо хамгаалсан. Төр гэж ярих юм бол бодлого ярина. Бас удирдлага ярина. Сонгуул боллоо бол төрийн бодлогод сонгуулна. За ийм л одоо зүйлүүд байгаа. Тэгээд Монгол улсын иргэд дээдтэй одоо 35 одоо иргэдийг жирийн ард иргэдээс одоо сонгож яваад 6 жилийн турш бүрдүүлээд ингээ эх орны өнцөг болон бүрт би мэрэгжлийн улс төрийг өөрийнхөө одоо зохич нэгээр бэлтгээд ингээ залуучуудаа сонгуульд дэвшүүлсэн. Асуудалгүйний тэргуун Нанжид одоо яг энэ хариуцлагын асуудал. Хариуцлага бол ер нь тэгээд их олон янзын хариуцлага байл дээ. Сая төрийн штаб гишүүн хэллээ. Би зүгээр энэ дээр юу их анхаарал хэлчихсэн. Манай нөхдөө бүгдээрээ улс төрийн хариуцлагын тухай нэлээд ярьчих шиг боллоо. Тийм болохоор эдийн засгийн хариуцлага гэдэг их том юм байна л да. Энэ эдийн засгийн хариуцлага бол Монгол орн сүүлийн жилүүдэд ер нь бол хийж чадахгүй байна гэж харагдаж байгаа. Тэр нь юун дээр хамгийн их тод ажиллаж байгаа вэ гэхээр сүүлд одоо уул уурхайн эрдэс баялаг гэхэд 2011 оны эцсийн статистик байдлаар 30 сая тонн уул уурхайн эрдэс баялаг маань одоо энэ урд төрш рүү гадаад руу урсан гарсан байгаа. Тэрнээс бол Монгол улс экспортын ямар ч гайлын татвар аваагүй байхгүй. Ерөөсөө Монгол улс экспортын гайлын татвар байхгүй. Одоо өнөөдөр телевиз үзэж байгаа энэ хэрэглэх үзэгчтэй, сонгогчтой нийт ард түмэндээ хэлэхэд манайх 0% татвартай орн юм аа. Тэгээ экспортондоо манайх уул уурхайн эрдэс баялага ич төгсгөлгүй одоо тэр гашуус ухаа тийм бомб, шивээ өрнгийн бомбоор хичнээн 100 мянган машинууд одоо эцтөгсгөлгүй 120 тонны даацтайгаар ачаал те нүүрс юм ачаал тэгээд тэр газар дэлхийг байгаль орчныг яаж сүтгэх дуусч байна. Тэгэхээр тэндээс ямар ч татвар байхгүй. Энэ уул уурхайн тэр төмөр жаншны баяжмал гэдэг төмөн юм маань энэ зам үүдээр юм уу энэ богоонд ачигтал явж байгаа байхгүй. Эндээс ямар ч эдийн засгийн татвар авдаггүй. Тэгээ баяр цогт дээр сайдвал дээр үед одоо яг энэгээр энэ асуудлаар орж явахтал экспортын гайлын татвартай болоод яах юм бэ? Яагаад вэ гэхээр манай хэдэн компаниуд хөл дээр босныхын дараа нь экспортын гайлын татвар авъя гэж байгаа байхгүй. За өнөөдөр магадгүй өнөөдөр зурагт үзээ сууж байгаа хүмүүс импортын гайлын татвар гэж мэдэж байна. Тэгэхэд зүгээр мө ирээн дээрээс одоо нэг мө хоёр юм нэг мө цүнхээр ингээд ачаа зөөж байгаа нэг имээ наран туул заах дээр одоо оймс зардаг тэр хүнээс бол бид нар 5-аас 10 мянган цэсний татвар авж байгаа. Тэгсэн мөртлөө яагаад бид нар өөрсдийнхөө эх орны хамгийн үнэтэй түүхийдээ гаргаж байгаа мөртлөө
одоо экспортын гайлын татвар авдаггүй юм бэ гэсэн ийм асуудал нэгдүгээрт байна. Хоёрдугаар бид нар экспортын гайлын татвар авснараа Монгол улсын төс маш их хэмжээний мөнгө орж ирнэ. Юм дэлхийг тойроод Монголын хэдэн дарга нар нь дэлхийгээр яваад мөнгө авах юм биш. Японд очиод уулзсан ч мөнгө гуйж, Хятад очиод уулзсан ч мөнгө гуйж, Оросд очиод уулзсан мөнгө гуйж. Ийм хариуцлагагүй байдалтай Монгол орн байж болохгүй. Бид нар өөрийнхөө юмыг гадаад руу гаргаж байгаа бол бид нар ямар нэгэн тодорхой хэмжээний төсөвтэй юм уу энэ ард иргэдээ энэ мөнгийг наалдуулах ёстой байхгүй. Энэ бол эдийн засгийн том хариуцлага гэж ойлгож байна би бол. Мөн дээрээс нь бид нар сая улс төрийн хариуцлагын тухай ярьлаа. Улс төрийн хариуцлага гэхэд одоо сая Тэрвэж Тав гишүүн бас хэлчих шиг болоо. Сүүлд бол одоо Нямдорж сайдыг бол одоо сая сайдаас нь одоо огцруулах асуудал дээр ямар бантан болоод уусваа гэдгийг Монголын ард түмэн харлаа. Эрдэс баялаг эрчим хүчний сайд одоо зоригтыг 2-3 удаа одоо их хурлаар одоо сайдаас нь чөлөөлөх гэж орууллаа. Тэгэхэд ерөөсөө тэднийг бол ямар хариуцлагагүйгээр чөлөөлөхгүйгээр нам нь төрийн дээр гарцсан байгаа гэдгээ бол хангалттай харуулж байгаа байхгүй. Хуучин бид нар одоо 90-ад оноос өмнө ярьдаг байсан шүү дээ. Одоо нам төвтэй одоо төрж гэдэг шиг те.